За би энэ New Med Clinic гэдэг эмнэлэг дээр ирлээ. Энд Инга гэдэг Монгол эмч байдаг. Ютад. Сайн бацгаана уу? За сайн байна уу? Ямар үйлчлэг авах вэ? Их шин Инга эмчтэй уулзах гэсэн. Бага. Бага. Удаа төхөө. За сайн байна уу? Оо за сайн байна уу? Сайн. Ажилтны өн зовтой. Үгүй одоо яг болох уу? За баярлалаа. Өрөөнүүд чинь нэхлээд хүмүүст үзүүлж Hydrofacial одоо нэг арсны нөгөө цэвэрлэгээ гоо сайхан тал руугаа ороод манай ногт хийждэг. Энэ болохоор Hydrofacial-ийн одоо юм. Манайхан нэг юм дотроо бас ирээ хөсвөл шинжилгээний нэг юм хідэн машинтай шууд 15 минутанд гаргаад ирчихдэг. ямар юу шинжилгээ хийдий? Бамбай аван цусны шинжилгээний одоо ерөнхий одоо биеийн сахар махар илэг бүх бөөрнийх гэдэг. Оо, канцер энтриг Канцер байгаа. Гэхдээ канцер 3 удаа шинжилж иж ер нь детермин гаргадаг болохоор яг хаа анхан шатныхайг нь ингээд илрүүлнэ. Цаашаа манай хөрөөр явуулж орчлоо. За. Лазер хийн, өөх хайлуулна те. Одоо тэр би гэдэг одоо ультрасаунд одоо арьс чанга. Ер нь үүрний одоо бүтээлийн лазерууд байгаа. Энэ аппаратуудаа танилцуулж болох уу? Энэ болохоор picosecond гэдэг татуу одоо нөгөө нэг шивээс арилгах байхгүй. Тэгээ бас дээр нь сивх арилгана. Энэ болохоор яг нэлийн зөөлөн одоо лазер бөгөөд өвдөлт нь гайгүй. Айгуу тийм хурдан. Энэ болохоор CO2 лазер гэвэл одоо хамгийн чанга лазерын арьсныхаа тэр бүрхүүлийн бүгдийг нь авчдаг, хулт авчдаг бүр ингээд амар нөгөө бүр улаалгачдаг. Энэ болохоор micro needling. Micro needling юм нэг зүүнүүд ингээд ороод коллаген нэг бүрдүүлэх юм болчихсон. Энэ болохоор IPL гэдэг одоо нөгөө гэрлийн лазер ахгүй юу? Арьс зүгээр чангалдаг. Ер нь бол яг арьсны одоо нэг эмчилгээ чинь хамгийн хэцүү эдгэрэлтэй байвал илүү үр дүнтэй байдаг. Бага ингээд нөгөө нэг юм даун тайм буюу одоо нөгөө арьс чинь нөгөө ингээд улаахгүй байх юм бол maintenance буюу зүгээр нэг госоо нэм хэрхэлж байгаа юм чи тэгж өгч чинь. Зөв. Энэ болохоор арьс чангалдаг. Яг мэдсэлд орохгүй гэж байгаа хүмүүс л яг энэ машинаар одоо чангадаг юм бол энэ юм байна. Яг уулта терапи гэж хийж байгаа. Энэ болохоор бүгдээр нэг өөр юмтай. Энэ болохоор нөгөө laser hair removal гэдэг үс нөгөө одоо суганы үс үсэг үс арилгадаг лазер юм. Зөв. Энэ нөгөө өөх хайлуулна. Энэ болохоор EMS гэдэг нөгөө булчин 100000 санаалцтай тэмцгээр 30 минутад суухаар. Тийм одоо өгцөг булчинд явах юм. Энэ болохоор одоо нөгөө нэг хуянгийн нөгөө массаж систем нөгөө хуян гэдэг одоо зарим хүмүүс ч нөгөө нэг биеийн бүтэн хаалганд орсон ч гоо сайхны өөх хайлуулах жилээ те liposuction гэдэг нөгөө өөх саруулах. Тэгээ нөгөө ингэ хавцчдаг байхгүй юу? Тэгэхээр энийг ингэ сайн болгож өгдөг. Тэгээд дээр нь cellulitis гэвэл одоо нөгөө cellulit арилгадаг. Энэ болохоор бас өөх бүлдөөдөг. Машин байгаа. Зөв. Йоо, өстой зөндөө олон машинтай юм байна. Энэ цэнхэр юу юм? Энэ болохоор micro needling, 2 micro needling машинтай. Энийх нь болохоор radio frequency буюу одоо тэр нөгөө пульс гэдэг тэр нь арай сул. Залуу арьсан. Энэ болохоор нэлээд жоохон сорвтой ч юм уу эсвэл дээр нь нөгөө хөшөлттэй арьсанд илүү нөгөө нэг radio frequency болохоор тэр нь арай илүү хүчтэй. Тий. За. Тэгээ энэ чинь бид нар чинь нөгөө хормоны одоо эмчилгээ бүх юмаа ингэж хийчин тий. Манай энэ хоёр хөөрхөн. Тийм байна. Монгол охтууд аваад ажиллаулж байгаа юм шүү дээ тий. Монгол хүмүүс ч одоо хамгийн сайн үйлчлэгээ өгч штэ. Энэ дотор яг тусал хийлгэж байгаа хүмүүс ингээд телевизээрээ үзээд хэлвчтэй одоо тэгээд утсан дээр л байдаг. Энэ бол манай ерөнхий ингээд тарианы мөн өрөөлөө. Ингээд бид нар ингээд өөрсдийнхөө ингээд нөгөө хэрэглэдэг зүйлсүүдийг ингээд тавьчихсан байдгийг. Тэгээд дээрээс нь бүх төрлийн булчин тариагийн тийм зарим нэг юм тариа чинь сүн хөргөжөөр хадгалж байгаа. Тодорхой температур байх хэрэгтэй юм. Энэ өргөөс тэгж ашиглана. Энэ болохоор яг нэг ланч мажаа гэдэг. Энэ болохоор одоо офис юм байна. Тэг заримдаа чи эндээ ч орог ер нь орж иж чадахгүй юу? Орж иж чадахгүй. Амжихгүй. Би бас хай энэ бэр сууж юм хийдгийг. За. Хач. Энд болохоор заримдаа туслаа найрахтай бид нар. Тэр хүрээнд нөгөө negative pressure гэдэг нь
Negative pressure гэхээр нөгөө нэг сүрэг агаартай байж ич нөгөө чинь нөгөө агаар нь солилцтой юм тийм үү. Зөв. Ганцхан мордог байхгүй. Аа энэ ч баг миний офислоод шүү дээ. Зөв. Энд чинь л одоо тэгэл хамаг юмаа баг ингээл чарта хийгээл юу байна. Энэ болохоор яг нэг юм офис юм аа жоохон замбраг байх хөвчлээ. Зүгээр би ч угаасаа ингээд баг гинт хурцрээд ингээд бас цаг гаргаж өгсөнд баярлж шүү. Баярлалаа. Манай ингээ амч чинь яасан ч өндөр юм битээ. Миний өөрийнх нь донд одооны хүүхдүүд чинь амар өндөр болсон шүү дээ. Би бол их намханд ордгоо байхгүй юу? Тэгсэн чинь надаас хамаагүй өндөр байна шүү дээ, тий. За, тэгвэл ингээ амчтайгаа тийшээ нэг өрөөнд ороод ярилцвал болох уу? За тийм. За. За би яг одоо баг 26 жил болж байна. Тийм үү. Тий. 10 баг 6 17 арай хүрэг байхдаа энд ирээд анх ерөөсөө илээд очиод тэгээд болохгүй болоод нэг 14 он сонсон. Нэг ээж мэйжийн хамаатаа садан гэдэг бас бүтэхгүй л санагдаа. Тэгээд сургууль руугаа юу одоо Utah Valley University гэдгийг миний үед ирж хахад Utah Valley College гэж явдаг байсан. Тэгээд тэр сургуулиар хэлний курсээр ирээд тэгэл ерөөсөө амьдралынхаа зардлыг яасан да. Нэг л том битээ хүмүүс намайг болохоор нөгөө нэг бараг л 30 гарцсан 40 гарцсан хүмүүс гэж бодоод би ч нөгөө амар багтаа том битээ жоохон овор моортой байсан. Тэгээд жоохон тарган марган байсан болохоор ингээд нүдэн шил зүрч. Тэгээ наа дандаа ихчээ гэж хэлдэг байсан. Ингээл бүр амар жоохон надад чицсан матсан хүмүүс чинь ингээл ихчээ мэгчээ гэдэг байсан. Тэгээд би тэрийг тоохгүй тэгэл явдаг байсан. Тэгэл юугээс л ерөөсөө одоо 2 жил хэлний курс суугаад тэгэл BYU руу шилжиж гэж одоо BYU нь болохоор яг төлбөрийн хувьд болохоор олон улсын оюутнууд арай нөгөө гайгүй одоо боломжтой. Тэгээ BYU руу яваад тэгээ BYU-д орохын тулд нөгөө TOEFL өгч исэн. Юу-ид болохоор зүгээр хэлнийхээ курсыг дуусгачих юм бол шууд үнцэн ангид орчдөг гэсэн байхгүй. Тэгээд TOEFL өгөхөд чинь бас нэг 6 сар бараг болсон шүү. Бас нөгөө бэлдээд нөгөө олон улс чинь нөгөө нэг эйжен чинь шууд 4 сар болгоо ингээд нөгөө Америк оюутнуудаа алахгүй бас 6 сар хүлээн штэ нөгөө аппликейшн бөглөөд. Тэгээд BYU-д сураал сувлагч олъё гэж бодоод ер нь бол яг том зорилго бол ер нь эмч олъё гэж бод. Би бас адилхан тэгээд нөгөө дүүгээ дагаал яасан болохоор нөгөө юу мэдээж сувлагчаар ингээд эхлээд сурах юм бол нөгөө юу дараа нөгөө ажил олоход харьцангуй эмнэлгийн салбарт ажил олоход арай гайгүй. Ингээд нөгөө ингээд зарим улсууд ингээд хараад багт чинь ингээд айгүй мундаг эдгээр сургуульд төгсөнтэй л ажилд орох чинь маш их хугацаа ордог. Ялангуяа энэ их нөөцтэй газарт чинь. Тэгээ сувлагчийн сургууль болохоор би бас өөрөө нөгөө эмнэлэгт нүүрсэн хоомос ахуулаад асрагч айгүй хийцэн бол. Бид нар чинь нөгөө өөртөө хувийн зарлаараа байдаг болохоор тийм улсаас тийм юу ирэх байдаггүй штэ. Одоо F1 институтээ тэгэл ерөөсөө эхлээд сувлагч олъё гэж сувлагч болоод. Тэгээ яг Америк оюутнууд буюу одоо мэдээч хэрэг цанхуугийн тийм бэрхшээлгүй хүмүүс болыг 4-5 жилийн турш дуусгачдаг байхгүй юу? Ер нь андергражууд бакалавра. Би бол 6 бараг хагас жил болсон. Дундуур нь ажил хийгээл юу яагаад нөгөө 2 семестр сурж иж 1 семестр офф авчаад 4 сард нь одоо ажил хийгээл Chicago явж эмгэн харлаа. Тэгээ нөгөө бас нэг том биетэйгийн нөгөө учиртай бас нэг сценыгийн бас намайг айгу хурд авчдаг гэсэн. Бас тэгээд хэлнэ штэ. Энд удан гээл одоо бүр ингээл нөгөө хүмүүс ч ахтаа машгүй гээл тэгээд ажил болоход арай гайгүй байдаг гэсэн. Тэгээд тэнд чи яг нэг хоригдсон шувуу шиг л байдаг гэсэн. Одоо бид нар мэдж байгаа би нөгөө зовлонгийн мэддэг болохоор хүн яг ихчлөөгөө алга болгоод яг 24 цаг тийм өвчтөе хүнтэй хахаар ингээд хамгийн хэцүү өмнө нөгөө Alzheimer's буюу одоо нөгөө хүчрэлтийн нөгөө зүнжилт гэдэг одоо өвчин тэр хүмүүс л айгу хэцүү байдаг гэсэн. Тэгэхээр яг бид нар чинь нөгөө ингээд нэг гар биеийн хүчний ажлыг бол ингээд хийчихэж байгаа байхгүй юу. Тэгээ яг тийм хүн чинь нөгөө нэг орой болохоор ааш нь хөдлөөл эсвэл чамайг танихгүй байнч явж шижээлэн те. Тэгэл дундаа нөгөө манай их чи энд гэдэг гэсэн чи хоёр чи нөгөө дундаа нэг машинтай. Оффондоо заримдаа гарахгүй шүү дээ. Нөгөө юу офф өгөхгүй шүү дээ нөгөө мөнгө нөгөө хураа нөгөө нэг $10,000 цуглуулж ирж шин 3 сар ажиллахаар чинь 20 жилийн өмнө ч 10 хэдэн жилийн өмнө. Тэгэл тэрийгээ нөгөө яагаад манай сургуулийн төлбөр чинь миний үед одоо хэд болсон мэдгүй 2200 байдаг гэсэн. Кредит нь хамааргүй 12-оос дээхээ олон улсын оюутан болохоор заавал 12-оос дээш кредит авах хэрэгтэй гэж бодоод тэгээд ерөөсө 2 семестрийнхаа төлбөрийг аваад байрныхаа мөнгийг аваад яхаа сургууль дээр part time ажиллал яг тэгэл 90 8 жил ячиж байгаа байхгүй. Тэгэл хамгийн сүүлийн жилээс амар хэцүүсэн гэж. Нөгөө сувлагч байгаа сургуульд яхаа аплай хийгээд орчлоо. Тэгээд яхаа тэр болтлохоо лицензгүй болохоор бас л нөгөө Чикагод ажиллахаас арга болчихж байгаа байхгүй. Тэгээ би яа нөгөө нэг яажилчаал за би тагт
хизээч ийшээ очихгүй дахиж ийм ажил хийхгүй гэж айгу амлал нөгөө бид чи машинаар ирж байгаа штэ 10 хэдэн цаг машин барьж ирэл 20 хэдэн цаг ч юм уу одоо бүр санаагааж тий тэр Wyoming тэр нөгөө юу чин Nebraska ч дуустгүй сте нэр буцаж ирэхдээ айгу хурд ирчдэг ус айгу санаа. Очихоор л удаан санагдал. Тий. Тэгэл юу хийхээр чинь нэг айл асуун, айлын рүүмэд болно. Тэгэл нэг 14 хоноод нэг айлдаа нөгөө байж исэн айлмууд нэг сайхан хүмүүс идэг байсан. Тэгэл ажил хийгээл буцаад нөгөө явахтаастаа нэрэ нөгөө энд байсан бас нэг жоохон хогшлоо бас нэг газар очиж хадгалуулна штэ. Шууд одоо нэг тоогоо шаанахгүй хувцахгүй юм гэж байхгүй. Тэгэл яг нэг оюутны байрны дунд л амьдрал. Битгаарч яг ундраатгаарч яг игчтэйгээ яг л тэгж л амьдрал. Тэгэл сургуулаа төгсөөд эхлээд нүүрсэн хоомд ажиллаа. Нүүрсэн хоомд чи одоо бараг 36 өвчтөд асрамжийн газар хөгшчүүдийн тим газар ажиллаа. Урд насын нэхтэ хийдэг байсан нөгөө certified nurse assistant одоо монголоор бол асрагч. Тэгэж ажиллаад нүүрсэн хоомд хамгийн түрүүнд намайг авч байгаа байхгүй ажил дээрээсөө. Тэгэл яг хуу эмнэлэгт IEC буюу одоо нөгөө Ютагийн хамгийн том одоо тийм нэг эмнэлгийн систем байдгийг. Тэрэнд эмнэлэгт одоо IEC Utah болоод ажиллаад тэгээд гараад нь сэтгцэн эмнэлэг буюу Utah State Hospital тэнд ажиллалаа. Тэгээд Utah State Hospital-д ажилласан чи их сонирн байсан. Би ерөн сэтгцлүү орно гэж ерөөсөө өөрийгөө бодоогүй юм. Тэгээд тэнд айгу удаа ажилласан. Тэгээд ажлынхаа дараа бас нэг өдөртөх ажилдаа болоод бас нэг давхар нэг home health хийгээд home health нь болохоор миний ажил болохоор нэг юм урааны нэг юм уурхад ажиллаж исэн хүмүүс нэг хитгэн хүмүүс амьд үлдсэн юм байна. Тэгээ Америкийн засгийн газраас тийм нэг тэтгэдэгтэй 24 цагийн сувлагч авах хэрэгтэй. Тийм ажил гарахгүй юу? Тэгээд ээж ирсэн байсан. Ээж тэр үчи бас нэг олгоо уугаргаад эмнэлэг дотоод бас нэг бөө нэг мөнгө төгрөний л бас нэг асуудалтай болоод. Тэгээд цаг машин яваа туйлаа гэд одоо эндээс нэг цаг 10 минут явдгийг. Тэнд ирээд одоо уушны силикостой юм баггүй юу? Нөгөө юм агааржуулагч юу хийдэг. Тэгээд яасан тэгж явахтаа нөхөртөө танилцсан. Юус ямар ч одоо бүр юм байхгүй жагаад сургуулаа төгсөөд юу яаж байгаа л. Тэгээд 4 өдөр тэр юунд ажиллаад уурхааны тэр нөгөө одоо манай одоо талихаж болцоо одоо хадмаа авал юм л да. Тэгээ эмнэлэг дээр 3 өдөр болохоор шахаад ажиллаждаг гэсэн байхгүй нөгөө 40 цаг хийчихдэг гэсэн. 2.16 гээд 1.8 хийчихдэг гэсэн. Хутам аав нь юу хийдэг? Манай хутам аав залуудаа гэр бүлээрээ ерөөсө уурхаач юм байсан юм билээ. Тэгээ урааны уурхаа гарсан чи анх ингэсэн юм байна Америкт. Эрүүл мэндэд ямар ч тийм нөгөө юу байхгүй хоргүй гээд айгүй олон ажилчтай болсон чинь 50-тай болоод 40-тай болсон чинь нөгөө уушгин силикостой болоод бүгдээрээ айгүй хүмүүс өнгөрсөн юм байна. Тэгээд шүүхтээд эдэр чи нөгөө бүр тэр тусгай тийм нөхөн төлбөр аваад тэгээд амьд гарсан хитгэн хүн байсан. Ютад ерөөсөө нэг 5-6 хүн байсан. Тэгээд тэрнийхээ компани тэр Дэнүрт тэр миний ажиллаж байсан компани Дэнүртэй тийм суурь компани байжгаад яагаад ч намайг авсан нэг өдөр ээж нөгөө олгооны хараад эмдэ тавьсан байсан чинь лууцтаад хийм ажиллаа нэг аюу өндөр үнэлэгтэй байсан. Бүр намайг хүмүүс салингаа хэлэхэд бүр гайхдаг гэсэн. Пүү ээж чи баг одоо юу нөр ажил хэрэгтэй юм уу гүч юм уу гэж хэлдэг гэсэн. Тэгэхээр тэр нь болохоор төр зүрийн ажил. Тэр ажил ер нь хизээч намайг гаргачих болно. Эсвэл би хизээч гарчих хэрэгтэй. Тийм нэг хувийн контракт тийм ажил байсан. Тий. Тэгэж ажил төрсөн. Хатам аавтайгаа тэнтэй хэлцээ. Тий. Яг манай хүний хойд аавнаас юм. Тэгтээ их сайхан хүн байдаг гэсэн. Тэгээд хатам аавтайгаа тэгсэн чинь манай хүн галтгоонд л нэг юм төжигнэл ахгүй юу ээжтэй тусалж байгаа гэл. Тэгээ би нөгөө чарт хийж байгаа гэсэн чинь манай хүн айгу тийм дуу муутан байхгүй юу ер нь. Намайг ингэж харангуутаа сайн байна уу? Намайг Крис гэдэг гэсэн аахгүй. Тэгээ би сайн байна уу гэд. Тэгээд юундар ингээд нөгөө анзаарсан гэхээр манай хүн тэр хойд аавд амар сайн байсан. Гэт нөгөө хасаргаал одоо бүр ингээд энд чинь бол нөгөө ээж аавда бас тийм илэмсэг байдаггүй шүү дээ. Ингээл заримуд нь сайн хүмүүс байна. Гэтэ ер нь цөөхөн. Тэгээ би анзаархдаа ямар сайн одоо ингээд Тий, тэгээд дээр нь манай хадам ээж чинь заримдаа нөгөө ээдэд муудалц судалцахаар манай хүн чинь ээж та тэгж болохгүй, ингэж муухай ааш гарахгүй гэж хүн чинь зөвийг ингээд нөгөө хараад ахаар чи хүн чинь бүр хөндлөж байгаа байхгүй. Тэгж байгаа л эмгэгт ажиллаж исэн чи би нөгөө H1 visa гэдэг одоо та мэдж байгсан нөгөө сургуулиудад нэг жилийн ирэх хөтсөн байгаа шүү дээ, тий. Тэгээ Ютагийн нэг онцлог нөгөө энэ immigration айгу багтаа одоо гайг болсон юм. Намайг үед хахад спонсорлох амар хэцүүдэг гэсэн. Дээд мэргэжилтэй болсон. Тэгэл одоо School DC нүй, School Chicago нүй. Яг бид урд нь бид чинь байсан болохоор тэнд чинь нөгөө гадаад immigration дэйгүү тийм нөгөө тустай хүмүүс шүү дээ. Тэгээ би за Крис хэлэхгүй одоо миний ажиллах их 4 сар дуслаа би одоо ер нь
нүүж явах сонирхолтойгоо өөр имлэг орё. Иллинойс 2 3 имлэг таплаа хийцсэн байгаа. Намайг аав шүү дугаасаа эдэлтэнцэд болохоор чинь тий. Тэгсэн чинь яавал чи энд байхыг гэхээр мэдхгүй. Одоо тэгээд бичгээр мэдхгүй бол одоо би 10 удаа чи сураач нэмэр алгын чи ямар хэцүү байдیں гэдгсэн чинь. Хоёроо суучих л та гэд. Тэгээд бит хоёр ерөөсөө яриад манай хадамч амар дэмжээл тэгэнгүүтээ хоёлаа хаан суух уу гэл ингээд судлаад исэн чинь нөгөө түэлэ гэдэг чинь амар жижиг отахгүй их чи бүр аюу нийттэй. Нөгөө шүүхрэн утсаж байгаа байхгүй юу? Ингээд бид нар гэрлэлтэд батлуулах гэсэн юм а гэсэн чинь манайш 12 цагт юу вэ? 12-оос хойш ямар ч цаг байна. Хөөд ирэх. За тэгэнгүүт Walmart ороод юбг аваад манай үнийг зангаа аваад тэгээд бит хоёр манай хадам ээжийн их чин гээд одоо талиг очлцсан. Хоёулаа талиг очлцсан л да. Тэгэл гэрчээр болол тэгээд суцсан шүү дээ. Тэгээд суучаад бит хоёр чинь бас нэг хэсэг тустай байгаа юм чинь нөгөө нэг гэрт орж амжаагүй би нөгөө туалет чинь бас ажиллаж байгаа шүү дээ. Ажиллаж байгаа юмда бас ингээд суудсан байгаа байхгүй. Тэгээд 4 өдөр ажиллахдаа нөхөртөөгөө цуг хийж байгаа. 3 өдөр имлэг дээр энд ирээд тэгээ манай нөхөр имлэг дээр ажил ороод миний ажилтайгаа тийшээгээд бит хоёр цуг нүүж ирэл. Тэгэл эндээ яг сурсан та. Би чинь нөгөө 10 жилдээ хийм аваагүй. Тэгээ дээр нь англи хэлгүй хүн чинь бүр яг таг байгаа байхгүй. Амар хэцүү байсан. Тэгээд нөгөө одоо за жирийн хүүхдүүд чинь одоо ингээд нэг хичээлийг ер нь бол дунджаар 2 цаг хийдэг гэдэг хүмүүс нэг тийм тодорхой нэг юм юу яд хад би бол 4 5 6 цаг хийдэг байсан. Одоо ийм их зардлаар ирчээл те хідэн зовсон хідэн цаасаар нь ирж байгаа шүү дээ бид нар чинь тийм үстэй ээж чи өөрхөн амт надад нэг $5,000 л өгсөн байх нэг эрэхтэй бараг учраа олоод барай зарж байгаа шүү дээ бүр. Тэгээд энийг ингээд дотроо хийчихсэн заяа. Хүн булгаалцсан гинэ. Тэгээд суулгаад л бут 3500 өгч байгаа. Тэгээ угаасаа үлдсэн $1,500 байж байгаа байхгүй. Тэгээд байрны мөнгө чинь би тэр чинь 350-ыг төлдөг гэсэн. Тэгээд ерөөсөө депозит төлөөд гэсэн чинь ерөөсөө нэг мэдсэн чинь хоолны мөнгө. Тэгээд нөгөө эхлээд сургууль дээр ажил хийж байгаа. Тэгсэн чинь нөгөө нэг сургуулийн цэвэрлэгээний ажилтдаг гэсэн үг. Тэгсэн чинь надад нэг Монгол оюутан чи хөөрхөн штэ. Чи тэр Rose гэдэг нэг юм одоо надтай зуг юу сурж байгаа хүмүүс бүгдээрээ мэднэ. Кастатлын тэр одоо тэр surpriser үдэн дээр нь өдөр болгон сууж агаад ажил авчдаг гэдэг. Бид өдөр болгон сууж агаад ингээл ингэж агаад 14 ондроо цэвэрлэгээд 9-өөс юунд яаж исэн. Орой 1 хүртэл ажилладаг байсан. Сургуулийн самбар мамар цэвлээд тэгээ яхав тэр чинь хангалттай цалин биш шүү дээ. Цагийн $7 л авч байгаа ч шүү дээ тий. Тэгээ нөгөө Макдоналдсд ингээ явж исэн чинь now hire хөөш англи хэлгүй мөртлөөсөө hiring гэдгийг бас мэдээд байгаа байхгүй юу. Ажил. Тэгсэн чинь ингээд хажууд л ингээд бид нар чинь хүүхд оюутан хүүхдэд явж байгаа юм чинь ингээ аппликейшн өөрийнхөө нэрийг бичиж байгаа ингээд хэл мэл байхгүй шүү дээ. Сайхан ингээд хуулж мөччихэл. Тэгмүүд аппликейшн өгсөн чинь 3 асуулт асуусан баг чаавас гэж. Гэрчээ ойрхон уу, ажиллаж чадах уу, ийм цагаар бүгдэн дээр yes. Тэг авчихсан шүү дээ. Тэгээ Макдоналдс бүрээр хийдэг байлаа. Тэгээ ингээд нөгөө айгүйх Монгол оюутнуудээс ингээд бүрээр хийхээр хүмүүс ингээд тийм гой тэгээд дискаунт франд өгнө шүү дээ. Скол орой тарахтаа рүүмэттэй ингээд нөгөө илүү гарсан юмнууд баах юмсан. Тэгээд амар таргалсан шүү дээ. Бүрээр хийхээр байгаа. Макдоналдс айгүй ажилласан. Тэгээд нөгөө амралтаараа нэг ажилласан чинь бүтэн цаг ажил хийгээд ч мөнгө олоогүй шүү. Чанга гэдэг юм лээ. Тэсүүлдэ. Тий. Тэгээ ингэдэж штэ нөгөө бацсагчээ. Инээдтэй юм. Америкууд нөгөө хэрвээ ингээд ажиллах цаг нь одоо нөгөө орлого нь ингээд бага болоод чи гэртээ арих уу гэдэг айгүй айтайх асуудаг байхгүй юу? Do you wanna go home гэж хэлдэг байхгүй юу? Would you like to go home? Гү явахгүй. I need money. Харин тий. Хүмүүс хараа ингээд явлаа гэдэг нэг чинь яг шууд яв гэж хэлэхгүй ингээд тэрийг ойлгохгүй. Гү би явахгүй. Би хийж ажиллаж байгаа юм чинь. Ер нь яагаад хувийн эмнэлгээ байгуулъя гэж бодсон бэ? Би нөгөө багта 5 настай байхдаа түлэгдээд манай бүр нөгөө гэр яваа. Тэгээд айгүйхтэй нөгөө нэг reconstruction буюу аюух хаалганд орж исэн байхгүй. Тийм 3 дугаар зэргийн төрөлтөлтэй байсан. Бараг 5 настайгаас эхлээд ер нь бараг эмнэлэг салаагүй дээ. Тэгээд ер нь багта бас ер нь ингээд юм гоо сайхны эмч олъё гэж боддог байсан. Хувийн эмнэлэг нэ гэхээр би ерөөсө гоо сайхан дээр нь даавар эмчилгээ ерөөсө дагны. Тэгээ гоо сайхан чи заавал бас нэг жин хасах тураахтайгаа цуг явж идэг байхгүй юу? Бүгдээрээ нөгөө тийм цогц байж ич одоо тэр чинь нөгөө эмчилгээ байдаг. Ямар эмчилгээнүүд явж байна? Гоо сайхан хийн, ботокс хийн, филлер хийн, арьсны бас бүх аппарат, лазер, одоо арьс чангалах үйлчилгээ. Бас нөгөө бид нар чинь нөгөө нэг юм утас татдаг шүү дээ ингээд арьс тий. Тэрийг хийн. Тий, тэрийг хийн. Тий.
түрүү шинжилгээ гэдэг. Шинжилгээ бол нэг 25 20 л ер нь монголчуудад байна. Гэтэ ер нь мэдээж хэрэг олон ингэ шинжилгээ авах юм бол нөгөө үнэн нь би нэг ийм гэрээ хийсэн нөгөө том лабтай 18 9 лаб хийхэд 350 болж байгаа юм. Тэр нь болохоор ерөнхий сахар, ийдэг, бөөр, дэлгэрэнгүй манайгаар шинжилгээ. Тийм. Тэрийг хийхэд бол нэг иншүрэнсгүй бол нэг тиймэрхүү хавцаа олчихж байгаа. Бас дээр нь даавар үзчихэж байгаа. Бүх даавар үзчихэж байгаа. Даавар. Тийм, эрэгтэй эмэгтэй дээр нь бамбааны даавар үзчихэж байгаа бүр. Арьсанд утас суулгана гэсэн шүү дээ, тийм. Арьсанд утасуулахаар бас арьсны ясаар болсон. Ямар утас сонгохоос айгүй шалтгаалдаг. Гэтэ нэг 3 төрлийн утас байгаа. Перио гэдэг нь болохоор өөрөө хайлдаг, хамгийн одоо хямдхан буюу одоо хамгийн хурдан аюулгүй юм. Хоёр дахь нь болохоор PLLA гэдэг нь болохоор арай хурдан нэг сатурк утас шиг тийм байгаа юм. Тэгээд нэг хамгийн амар нэг утас нь Америкт арай тэр нэг аппрув болгоон солонгосууд их хийдэг юм. Хялгсан утас буюу одоо хүмүүс алтан утас гэж яриад идэх юм анх тэгж гарч ирсэн. Тэр бол ерөөсөө бүх хүмүүст зориулсан. Бидний энэ одоо оферлоод одоо санал болгоод байгаа семаглуда тризепта гэдэг тариа биш үү тий. Энэ болохоор одоо миний жишээлбэл амьдрал дээр одоо байж байгаа юм л да. Манай нэг одоо Америк үйлчлүүлэгч манай охин айгу уугаад байна. Сахин ингээ нөхрөөсөө салцсан. Орой болоход л ингээ нэг жоохон халамцсан үдэр байж байгаа юм аа. Тэгээ нөгөө өөрт нь уугаад нэг ихлээр нод хилгээд яг ууралч ингээ нэлээд харгалаа гэртээ сууж байгаа. Тэгээ энэ нөгөө семаглуда гэхлээр тариаг туршиж үзээ турахын тулд танаад хэлгсэн байх тийм хэлгэж туршиж үзээ яасан ч нөгөө генерал одоо нөгөө ерөнхий одоо нөгөө нэг юу хоолны идэх дур туршил ингээ байхгүй болсон. Тэгээ дээрэс нөгөө уух ямар ч тийм нөгөө юу туршлын манд бүр ингээ байхгүй болгоцсон. Одоо ингээл орой ингээл заримдаа ингээд нэг хүн чинь дандаа хүний амьдрал чинь баз жаргалтай яваад байхгүй. Заримдаа нэг муудалцах ч юм уу эсвэл ажилдаа нэг тийм парламентар гарна. Урд нь бол нөгөө юу яагаад тийм хүн болгота. За орой очиод та нэрээ одоо нэг хэдэн шил би уун ч юм уу нэг хэдэн шил байн уун ч юм эсвэл нэг виски дээр ууна гэж бодоол нөгөө тайвширхын тулд гэсэн чинь одоо нөгөө хоолны туршил байхгүй болцсон га. Тэгээ дээрэс нь нөгөө ерөнхийн нөгөө туршил маань ингээ байхгүй болцсон болохоор одоо ямар ч тийм уух тийм сонирхол байхгүй. Тэгээ гарцсан уу? Тэгээ одоо гарцсан гэ. Дахиад нөгөө эргүүлээд нөгөө витролыг хийлгэх юм чинь нөгөө хаяа нэг асуудал нэг одоо юу дуумаш ч юм уу нэг арга хэмжээ болоод уух гэхлээр уугаад энэ сохтдггүй. Тэгэхээр сохтдггүй болохоор нөгөө хүн чинь нөгөө кафе авахгүй болохоор за зөв ингээ болчих одоо ингээ болчих. Мөнгөний гарч шүү дээ. Гарц ингэж хуугаад хэрэггүйгээ тэгээд эми имчилгээ болох кампустэй гэдэг айгүй олон төрлийн юм байна. Им бос нэлээд тийм удаан хугацаа оролдоо 6 сараас 1 жилийн хугацаатай тариа болохоор заавал хоолны дэглэм гэхгүй заавал тасгал гэхгүй яг чинь энийг асчиж байгаа юм. Би нэг курс нь болохоор 5 сар явагдаж байгаа юм. Тэгээд курстэй 5 сар гэхээр чинь 7 хоногт нэг удаа гэхээр чинь сар 4 удаа ин гэсэн үг. Би одоо 5 сар хийлгэлээ гэхэд хэдийн хийл дасгал хийхгүй хоолыг дэглэм барихгүй бол таавараа байх юм бол average буюу одоо нийтдээ 4 сарын дотор гэхэд бол нэг 10-15 паунд тасдیں۔ Жиндээ хүрчих юм бол тариагаа тариулахгүй болно. Яг өөрөө дэглэм гормой бариад явчих юм бол болчихно. Бас нэг судалгаа байгаа юм. Тэр нь болохоор удаан хугацаагаар хэрэглэхэд сөрөг нөлөөтэй гарч байна. Үнэ нь болохоор яг эхний 5 сардаа болохоор ерөөсөө нэг тариг $25 хийлгэж байгаа гэсэн үг. Нэг өсөндөө. Тэгээ сард $100 төлж байгаа. Яг шилээ тэр нэг курс авахдаа 500 төлж байгаа байхгүй. Өөр нэг тариа байгаа. Тэр нь болохоор тризепетайд буюу 2 гормонтой. Тэр нь арай үнийн хувьд илүү тэр нь болохоор 675 юм. Тэр нь 4 сар хэрэглэдэг юм. Тэр хоёрын ялгаа хамгийн том ялгаа нь болохоор Ozempic уу semaglutide нь болохоор нэг гормонтой. Тэгээ хоёр дахь төрлийнх нь одоо тань гарцсан тризепетайд болохоор хурдан тураагаад хурдан сахар буулгаад бас дээр нь дотор муухай оруулах гиз мезиандын зэвгүүрх нь арай бага байна. За тэгвэл би тэр сарын $100 тариаг чинь худалдаж авъя. За. Тий одоо тий. Гэхдээ худалдаж авах гэхгүй одоо бичүүлж авъя одоо авъя. Тий одоо би ихлээр шууд ингээд худалдаж авч явах шиг. Ихшээ яг тэгвэл жин нэмээд байгаа байхгүй юу? Тий 100 бас нутаг мутагтаа очно. Тийм болохоор гоо хэрэгтэй. Би бас нэг жоохон танд одоо скрин буюу одоо нэг тийм асуулт хариулт танаас жоохон үзлэг хийх хэрэгтэй. Одоо тийм амар хэцүү байх яг юугаараа хуулаараа ч юм уу одоо яг эрүүл мэндийнхаа яамнаас болохоор жин илүүдэлтэй байхад аппрув болсон юм. Гэхдээ бас нэг юм 3 зүйл нь айгүй тийм хүмүүст анхаарахтай айгүй илүүдэхгүй яагаад. Тэр нь болохоор нойр булчирхаа зочролттой юм уу? Зүсний өтгөрөлттэй. Хоёрдугаар бас нөгөө юу сахарын нэг төрөл байгаа шүү дээ. Одоо төрлийн сахартай. Тэрийг бол хийхэд бол хийж болно. Гэхдээ маш их хяналтанд байж хийж байна. Ямар нэгэн бид нар чинь донтолтой байж эсвэл хоол руугаа орчдөг, эсвэл им уучдаг, эсвэл арх уучдаг. Хамгийн ойрхон байж нөгөө нэг жоохон юугаа
нэг тэр төр зүрийн тайвширлыг авж байгаа шүү дээ тий. Архич биш дээр нь бас нөгөө одоо эмийн хамааралтай хүмүүс донтолтой байгаа шүү дээ. Ялангуяа Америкууд их эмийн хамааралтай донтолтой байдаг. Тэрийг бас их тарж байгаа. Тий. Одоо эмийн хамаарлал ямар эмийг жишээлбэл зарим хүмүүс ингээд сандраад унтаж чадахгүй ингээд байгаад гэдэг нь мансууруулах зорилготой юм хэрэглэхээр амарч өгдөг. Тэрэндээ бүр дасал болчдөг. Унтаж чаддгүй болчдөг тий. Хоёрдугаар зарим хүмүүс нь ингээд анхаарал төвлөрдгүү ч юм уу. Тэр эмийг уухгүй болвол биеийн сэргийлж ажиллаа хийж чаддгүй. Тэгээ сүүлдээ бүр өөрчлөлт болоод одоо хүмүүс 7 хоног арай сэрхэн байжгаад 14 хоног хэвтэрт орчдөг. Зарим хүмүүс одоо ажил хийдэг мундаг хүмүүс шүү дээ. Мөнгө төгрөг олдог. Тим гоё донтолтой болмоор байна. Арай болохгүй байна. Манайт нь болохоор нөгөө амархан юм болохоор хоолоор юм уу, зурагт үзээ ч юм уу, эсвэл компьютер гейм ч юм уу тий. Эсвэл одоо тэр эмэнд ингээ хамааралтай болчдөг. Чууд өнгөө зөвлөгөө өгнө. Тэгээд нөгөө ялангуяа ингээд нөгөө нэг манайхан ч одоо хүний газар нөгөө нэг зарим нь харалчихсан. Тэгээд даатгал чинь ямар өндөр үнэтэй вэ? Хэлийн бэрхшээлтэй улсууд бас зөндөө биш. Бидний нөгөө нэг офрлж байгаа энэ нөгөө нэг жин хасах тариа энэ донтолтыг одоо яаж байхгүй болох энэ үйлчлэгээнүүдийг ингээд өгөхдөө бид нар тусалж чадна. Ямар нэгэн донтолтоос харагдвал та өөрөө шийдсэн байх хэрэгтэй. Эмийн эмчилгээ болох кампус дээр гэдэг айгүй олон төрлийн юм байна. Ийм бас нэлээд тийм удаан хугацаа оролдоо 6 сараас 1 жилийн хугацаатай уудаг. Таныг юм асуу. Энэ саяны тариа эм хоёрыг жишээлбэл архины донтолттой тий одоо манай чинь жолоо молоо барьж байгаа зөндөө улсууд байгаа. Тэрэн дотор ч нууж иж жаад ирсэн. Тэгсээр амьдралаа босгох ч юм уу тарахынд явдаг ч юм уу. За ийм улсууд хэрвээ та нарт хандаад энэ юм хэрэглэе гэдэг юм бол яаж тэднэрт хамгийн дөрөв үйлчлэх боломж байна? Яг манайх уцаар эхлээд одоо холбогдоод Facebook-оор холбогдоод манай New Med Clinic Mongolia гэсэн Facebook-ийн пэйжтэй байгаа. Зөвлөгөө авсныхаа дараа тодорхой хэмжээний нэг өвчтний түүхтэй олчихно шүү дээ. Тэгээд түүхтэй олсон гутаа бид нар таны ямар ч зэт нь хамаагүй тэр имиж юм болоо юу яа та өөрийнхөө ойрхон эмийн сангаас авах боломжтой. Яаж? Бид өөрсдөө эндээс имээ биччихье. За. Тариа маань болохоор бид нар өөрсдөө эндхийн эмийн сангаас одоо манай 49 стети эрэхтэй эмийн сан маань. За. Тэгээд ерөөсөө шуудангаар тариа гэж явуулаад яаж хийхийг зааж өгөө. Тэгээд тэгж холбогдно. Өгөх доос скежүүлэг буюу тэрийг нь өгч чинь. Тэгээд авсныхаа дараа бас ингээд надтай хэрвээ дахиж холбогдох байвал бид нар бас ингээд зөвлөгөө өгөөд яаж хийдэг гэдгийг нь хэлээд 7 хоногт нэг л удаа. Тэр нөгөө 3-аар ажилдаг болохоор нөгөө тархины тэр хоолны донтолтыг унтуулад хоол боловсруулахыг удаашруулад дээр нь сахарын 2 дугаар төрөлтэй ингээд эсэж байгаа эсвэл болцсон хүмүүс юм сахарыг нэг тэнцвэрлүүлээд инсулин илүү гаргаж өгөөд тэгэж хасдаг юм. Яг үнэндээ болохоор нөгөө тариа болохоор заавал хоолны дэглэм гэхгүй заавал тасгал гэхгүй яг жингийн тийг хасчихж байгаа юм. За би нэвтрүүлгийн завсараар хурдхан шиг нэг үр дүнгээ танилцуулах юм. Би энэ 2 дугаар сарын 11-ний өдрөөс эхлээд энэ тариаг хэрэгэлсэн. Өөрөөр хэлэх юм бол 2 удаа хэрэгэлсэн гэсэн үг. 7 хоногт нэг л удаа тарьдаг. За миний энэ жингийн тэмдэглэл энэ. Би өөрөө ингэж энийг тэмдэглэдэг. Би 79.5 байсан. Одоо би 2-7 хоногийн дотор 5 хайлсан. За энэ бол реклам биш ээ. Би бол энийг эмч маань тайлбарласан шүү дээ. Их удаа хэрэглүүл бас сөрөг нөлөөтэй байж болно гэд эмч маань үзлийг хийсэн надад тэгээд энэ тариаг тариулж болно гэдгсэн. Тэгээд энэ бол их хялбар юм байлээ. Би та нартын сав суулгын үзүүлэлтийг одоо нэмэлт болгоод энэ шприц нь ерөөсөө ийм жоохон. Тэгээд зүүн нь бол ерөөсөө хариугүй жоохон. За нэг шприцийг одоо би та нарт үзүүлэхийн тулд гаргалга хийдэ. Ийм жоохон ерөөсөө шумуул хазахтай нэ. Тэгэл энэгээр ингээд 15 гэсэн тоон дээр навьж чигээл соруулаад тариа нөр болох. Эдгээр өөрснөө ингээд савтаага энд ингээд хүйтэн жинтэй ингээд тариага нэг энэ ерөөсөө энэ нөгөө сайн би нэвтрүүлгийн дээр хэлж байгаа би энэ тариаг худалдаж авъя гэж хэлээд гуравдчихсэн тийм. Тэгээд үзүүлээд тэгээд би бас ботокс хийлгсэн. Энэ бичлэгийг та нарт бас үзүүлнэ. Ер нь бол шинжлэх ухааны дэвшилтийг бид нар ашиглах нь бол буруу биш, би бол зөв гэж боддог. За тэгээд миний үр дүн бол одоо та нар энэ өнгөрсөн намрын миний бичлэгийг харж ирсэн бол Note брендийн дээлийн сурталчилгаан дээр би чинь зөв битүүл байсан шүү дээ. Одоо ингээд босоод харуулах юм бол миний тайл майлын дээр харагдж байгаа. Би энэ дотроо юу ч өмсөөгүй биеэрээ байгаа.
Тэгээд үнэхээр үр дүнтэй юм байна. Би үргэлж өлсөд бариад энэ төр хөрөгч рүү ингээл гүгээд байдгаа болчихсон байлээ. Тэгээд ерөнхийдөө бол өлсөхгүй толгой тарих өвдөхгүй тэгсээр нэ ингээд бид нар жингээ хаяад одоо жинтэй байна гэдэг чинь өөрөө өвчнөтэй болж ийн л гэсэн үг шүү дээ. Миний зүрх жоохон дэлсдэг болсон байсан. Тэгээд одоо ийм үр дүнтэй юм байна. Бас эмчтэй энэ дайлбанд баярлалаа гэж хэлье. За цааш нэвтрүүлгээ. Танай эмнэлэгч нөгөө Японд биш Солонгост байгаа гоо сайхны эмнэлгийг бас зөвшөлж өгнө тий. Манайха яг хүмүүсийн үний хувьд дээр нь бас яг ер нь л бас яг гоо сайхныхаа одоо ялангуяа одоо Америкээс явж байгаа улсууд Америкээс явж байгаа хүмүүстэй зөвлөгөө өгөөд эндээс бас үнэртгийг яг тохироод тэгээд буудал одоо яаж ямар газар байх уу гэдгийг би зөвлөгөө өгье. Тэгээ үнэн гайгүй Америкээс очиж улсууд Америкаас бүр хамаагүй хямдхан тэгээд дээр нь манай эмч маань их мундаг. Сайн ч классаас орж манай 36 жилийн experience дээ 36 жил байсан. Бас Бразил төгссөн. Солонгос хүн байдаг. Тэгээд бүр яг одоо хүний одоо нүрийн гоо сайхан биений гоо сайхныг бол одоо бараг өөрчлөмөр хэлэлгүй юм байдаг юм аа гэж ингээд бүжээд хүн. Би ийм нэг тийм сурвалж зохиоё гэж одоо тийм нэг прожект нэр явж байгаа юм. Тэгээ яг нөгөө дотоод шүрлэг юу одоо гормоны одоо имчилгээ дээр нь одоо эмчийн хасах томдлтыг багасгах юм имчилгээ эмчилжтэй яг Америкийн стандартаар яаж имчилдэг ямар юугаар явдаг гэдгийг тийм одоо гарын авлага өгөөд сургалт зохион байгуулад тэгээ тэр имчилгээгээ явуулж байгаа одоо явуулъя гэж бид зорж байгаа. Ер нь Монголоос ингээд бидэртэй одоо уулзъя одоо хамтарч амжилтыг хийсэн саналаар бид ажиллажтэй тийм. Явуулын үйлчлэгийн талаараас үе гэж үзсэн. Одоо энэ Америк чинь өргөн дэлгэр нутагтаа олон хотуудад монголчууд амьдарч байгаа шүү дээ. Тэр бас тэрийг 6 сардаа нэг удаа юм уу одоо хэрвээ бүр сайн ингээ болох юм бол 3 сардаа нэг удаа явуулын үйлчлэгийг явуулъя гэж бодож байгаа. Одоо цусны шинжилгээ аавна, одоо жин хасах, донтолтын үйлчлэгээ, дээр нь бас гоо сайхны гэх. Нэг юм ингээл саад болчихно. Эсвэл ингээл өвчнөөс эсвэл мөнгөгүй ч юм уу, эсвэл одоо ингээл хинт хандхаа мэдгүй ингээл ингээ айц хөвцтэй л байдэн штэ. Манайх бидэрт бичсэн тийм байсан. Тийм юм хэрэггүй одоо. Ямар ч эмнэлгийн газар хэрвээ үнэхээр таанд эмнэлгийн газар би магадгүй тусалж чадахгүй ч магадгүй хэрвээ янз янзын боллоо гэвэл шууд эмнэлэг танд таны бичиг амьтыг шалгах ямар ч хэрэг байхгүй. Хоёрдугаарт өөрийнхөө одоо эрүүл мэндэл хүн бодохгүй бол эрүүл мэндгүй бол юу ч байгаад нэмэргүй. Ажлын төлөө яваал тэгэл ерөөсөө эмнэлэгт үзүүлэхгүй жилдээ нэг шинжилгээ өгчөд бол болох байхгүй. Надад бас нэг ийм удмын өвчин байгаа. Би бас хавдраас сэргийлээ ийм гэвэл эмчтэйгээ яг ингээд ойр дотн өөрөө хилж ийж шинжилгээгээ авал тийм үйлчлэгээ байгаа. Таны ер нь хаанаас ирсэн үү? Гадаадаас ирсэн үү эсвэл хар гарагаас ирсэн хамаагүй. Тийм эмнэлэг ерөөсөө тэр хүний нууцлыг тэгж хамаагүй тэр айрс өгдөх нь ч тийм хөл байдаггүй. Одоо зөвхөн өөрийнхөө хувийн эмнэлэгт ажиллаж байгаа нүсэл Америкуудын эмнэлэгт бас ажиллаж байгаа. Давхар ажиллаж байна. Тийм үү. Одоо миний шив чинь 12-13 цаг байгаа. Тэрэндээ бүх одоо тэр нөгөө тасгууд дээр би нөгөө айлчлал хийн бүгдэнд нь очиж юу болж үзлэгээ хийн гэдэг яг тийм ажил байгаа юм. Тэрэндээ бол одоо хамгийн удаан ажиллаж байгаа юм. Бараг 16 жил ажиллаж байна. 16 жил ажиллаж байна. Тий. Суулгачаараа эхлээл ерөөсөө тэр чигээрээ л анхны шатнаас ахуулаад одоо бүр эмч доктор болтлоо гэдэг. Тэгсэн. Бага насныхаа тухай ээж аав нь хэн гэж хүн байсан. Тэгээд аль нутгийн улсууд байсан. Манай аавыг нэргүү гэдэг байсан. Манай ээжийг болохоор Бямташ гэдэг байсан. Тэгээд аав нь болохоор яг хотын унгын хотын хүн ээж нь болохоор Төв аймгийн 100. Тэгээд ээж нөгөө цагуугийн техникум төгсөөд нягтлан бодгоор төгсөөд аав болохоор нөгөө баг 16 тахаас илүү бараг нөгөө том машин барьсан бил. Тэгээд сүүлдээ яг нөгөө уурхаад илс өгөөд ээж болохоор уурхаад нягтлан байж байгаа. Тэр хоёр танилцаад тэгэл суусан бил. Аав болохоор ихэм хийсэн. Ханзганы аминд явсан. Амжиргаатай байдлаа. Тийм байна. Зүгээр байна гэж аахгүй. Тэгээд хөлөөр нөгөө хуучин машин оруулж ирсэн. Та хоёр аль сургуульд байсан? Багада та нар аль байранд хаана байв? Нэг дөрвөл хүүхднаас өнгөрсөн тэгэл одоо болтой нэг дөрвөл хорлын харьяалал юм шиг. Одоо яасан Facebook дээр үрт нэг дөрвөл хорлын бүрэг гэсэн нөгөө юу пэйж дээр лайк байхгүй юу? Тийм үү. Хэдийгээр үрт хамтай шүү дээ. Хэн анх явуулъя гэдэг санаачлаг гаргаад яагаад явах болсон? Ээж явуулъя гэдэг. Яг манай аав чинь нөгөө аягүй их талигач.
Ааж ирэх бүр нэг тийм. Чин энэ ээж юм багын тэр зээнс жинхэнэ нөгөө төмөрийн бүлтрийн зураг. Аюух нэг шүнээр өмнөш тогттой. Тэгэл ээж дэлгүүр явахдаа нэг юм аваад тавьчих. Би тэгэл юу яагаад. Тэгэл дараа нь нүүж ирэхдээ нөгөө байрнаас ээж юу тавьчих. Эдгээр болохоор би Монголд нөгөө байхдаа сайн нөгөө гэрээ нөгөө нүүлгэж ирэхдээ Монголоос нөгөө манай ээжийн нөгөө дээр үе цуглуулдаг байсан юм тэрийг Монголоос авчирсан. Эдгээр болохоор дандаа ээжийн цуглуулсан юмнууд. Цуглуулсан юмнууд энэ манай ээж дандаа авчирсан юмнууд. Би энэ болохоор нөгөө яг Монголд дурсгалтай ингээд нөгөө Монгол явах цаг нөгөө цаг. Тэгээ энийг би одоохондоо засуулж амжааг байгаа юм юу гарна гээд. Засуулна яндаа гээл. Тэгэл энэ дандаа манай ээж авсан юмнууд энэ нэг өвтөд дөрөв амтыг хийж авсан. Энэ бас манай ээжийн Монголд байхдаа авчирсан Монгол авчирсан. Хаглаа зарим тийм бас нэлээд хагарсан. Тэгсэн үү? Замдаа хайр тэгэл. Тий замдаа. 10 дахаар би 10 чиндаа авчираад тэгээд чи бүр нөгөө ачааны мөнгө өгч штэ тэгээд бүр ингээд амар юм чи ингээд том юм юутай ингээд болчихж байгаа юм. 10 чин таанаа чирээд ирсэн штэ. Би өөр хаяа ирчихсэн чирээсэн. Юу яагаад бүгдийг нь айд ирсэн байсан. Чи яг нэгтэй нөгөө гайл дээр явах болсон ч наа нөгөө доторс нь гялгар мялгар юм яагаад бүгдийг шалгана гэх бүх чимдаа наа. Яг тэгэн шүү дээ. Гэсэн чи наа чи яг үнцэнтэй байдаг. Алтмалттай юм гялгар юм хардаа гэж бүх алтмалт юм уу байх юм бэ. Яг тэгж яаж Энийг хэмэж түүхэд дурсгалт юм уу те? Би үнтэй юм байл хэлээ.